Улсын хэмжээнд 2008-аас 2014 оны төсөвт тусгагдсан ч санхүүжилтөнд бүрэн хийгдэж чадаагүй гэрээний үлдэгдэл төлбөртэй 235 төслийг санхүүжүүлэхээр болсон талаар өчигдөр сангийн сайд Эрдэнэбат мэдгдлээ. Нэн тэргүүнд тухайн төслийн ажлын гүйцэтгэл 80-аас дээш хувьтай байх шалгуурыг тавьсан байна. Санхүүжилтгүй улмаас зогсоод байсан эдгээр 286 аж ахуйн нэгжийн төсөл донд цэцэрлэг сургууль зэрэг Монгол улсад тулгамддаг нийгмийн салбарын ажиллаж байгаа юм байна. Сайдын цаг уулзалтанд хүнс хөдөө аж ахуйн сайд Бурмаа оролцжээ. Энэ жилийн хувьд хамгийн хүндхэн зусж байгаа аймаг нь Уус болон Хинтэн аймаг гэдгийг онцолсон. Бусад аймгийн хувьд харьцангуй гайгүй байгаа гэх мэдээллийг өгсөн байна. Монголын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн өдөр Монгол улсын ерөнхийлөгч Элбэг дорж ардчиллын үйл хэрэгт хамтран зүтгэж явсан бошигтод уучлал үзүүлсэн байна. Бошигт нь ардчилсан намын анхдагчдын нэг юм тэрбээр 2013 оны 2 дугаар сарын 3-нд арх хууч согтуурсан үедээ өөрийн төрсөн хүү Хэгийн амийг нь хохироосон хэрэг үйлдэлд ял эдэлж байсан юм а. Түүнд 3 шатны шүүхээс 10 жилийн хоригдол оноосон байсан ч ардчилсан сонгуулийн 25 жилийн ойгоор ерөнхийлөгч уучлал үзүүлсэн байна. Улсын хурлын гишүүн Асан Гүн Далай ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзаж ард түмний хайрлыг нам байгуулахаар болсноо өчигдөр хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Түүний хувьд нам байгуулах хүсэлтэд улсын дээд шүүхэд хүргүүлсэн нь хуульд зааснаар шаардлага хангасан хэмээн үзэж улсын бүртгэл бүртгэсэн байна. Хэдхэн хоногийн өмнө өндөрсөн Нагуя башууд мэрэгжлийн сумогийн дэвжээнд сүлийн барилдаануудаа хийж зодог тайлах болсноо зарласан Кектинхо цэвэг нэм эх орондоо эхнэр хүүхдийн хамт ирээд байгаамаа. Тэрбээр эхнэрийн хамт гэрлэх ёслолын ордонд очиж Монгол заншлихаа дагуу гэрлэх ёслол үйлджээ. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын иргэн хорхоод хазууснаас нас барсан талаар өчигдөр мэдээлсэн. Түүнийг хорхоод хазуулж битүү хавантай байхад нь Улаанбаатар хот руу авчирчээ. Гэвч гэмтлийн эмнэлэгт ирсэн даруйдаа биеийн байдал нь муудаж нас орсон байна. Нийслэлчүүд цахим картаар нийтийн тээвэр дүүлжсүүлдэг болоод 3 хоног байна. Өчигдрийн мэдээллээр нийтдээ 130 мянган хүн цахим картаа авсан байна.